төвч энэ хараа энэ штамп хэлцгээд чулуун мөг гэдэг юм уу да. Одоо орчуулбал тийм мөг байна. За энийг авъя мөрөө. За ингээ авахд ийм байгаа хой тал нь. Энийг ингээ хуруугаар дарахаар ингээ дараад төхөр ингээд энэ ингээ өнгөө нь хувирд энэ цэнхэр болж ийл энэ иддэг мөг. Германууд ингээ мөг төв намар болохоор мөг их төв энэ хараа энэ хэсэгт бол ингээ дандаа бүр хутга авчирж байгаад ингээ зүсэж авсан биш бид нэр. Хоёр гараараа татаад байгаа. Гутгалж зүсгэн зүгээр юм байна да. Энэ шар бас иддэг мөг. Энэ жижиг шар бас иддэг мөг. За энийг харуулъя та нарт энэ хараа ийм мөг байгаа. Энэ иддэг мөгдтэй тэр энийг төгөхгүй байна. Штамп хэлцэл төгч. Жижиг төгөхгүй. Том борыгоо төгөөд байна да. Энэ жижиг болвол маш их орхсон байна уу. Та хараа. Хайцааг орхсон байна. Хэрвээ түүх юм бол энэ жижиг нь бол их байна. Том нь ховор байна. Том нь тэгээ хүмүүс төөцсөн байна. Том нь. Энэ хараа хайцааг энэ жижиг нь. Энэ жижиг шар их байна. Штамп хэлцэнд нэг жоохон жижигхэн байна. Манайхан жижиг намттай ихэд байгаа юм да. Жижиг нэм байна. Энэ мөг бол өстэй их байна энэ шар нь. Шар мөг нь харин том орхсон. Энэ том орхсон биш үү? За энд нэг гой том байна. За энд нэг хөрхэн жижигхэн байна бас. Ийм байх хэрэгтэй байхгүй. Энд хөөрхөн байна. Хараа. За ийм байна. Тэгээ гар хөрх юм бол ингээд цэнхэр болчихно. Хуруугаараа дарж марах юм бол за түр баяртай. Зөндөө мөнгө төвчлээ.